ногоон шилжилттэй холбоотойгоор Монголын одоо зах зээлийн өнөөгийн бүтэц за мөн одоо бэлэн байдлыг та бас хэрхэн үнэлж байна? Одоо үнэхээр энэ ногоон үйлдвэрлэлийг Монгол улсад дэмжих тас нүг эко тэмдэг гэж зүйл ногоон гэрчлэгээ эко тэмдэг гэж зүйлийг энэ одоо зүйлийн нүг системийг нэвтрүүлэхээр ингээд 4 жилийн хугацаанд бол ингээд энэ төслийг бол хэрэгжүүллээ. За тэгээд эко тэмдгийн одоо энэ системийг Монгол улсад нэвтрүүлэхдээ болохоор ер нь 5 үндсэн чиглэлээр бол хэрэгжүүлээ явж байгаа. За мэдээж хамгийн түрүүнд болохоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ, стандарт шаардлагуудыг бол одоо хэрэгжүүлэх шаардлага байсан. Тэгэхээр энэ хүрээндээ болохоор манай төслийн хүрээнд бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол байгаль орчны мэдээлэл ба тэмдэглэжүүлэлтийн ингээд ISO 14020 багц стандартыг бол орчуулж, шинчилж одоо Монгол улсад бол эмнэ стандарт болж батлуулаад байгаа. Энэ хүрээндээ болохоор одоо 8 төрлийн эко тэмдэг авах боломжийн одоо суурийг бүрдүүлээд бид энэ асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтраад энэ бас эко тэмдэгжүүлэлтийн системийг нэвтрүүлж байгаа. Нөгөө талдаа болохоор манай хамтран хэрэгжүүлэгч одоо партнер байгууллагуудтай бид нар хамтраад энэ байгаль орчин нийгэм засаглалын стандартыг бол одоо манай партнер байгууллагуудаас бас хамтран боловсруулад ингээд аль бие усаар бол 24 оны сүүлд нээсэн байгаа. За энэ стандартынхаа дагуу болохоор бид нар 22 байгууллагуудад бол тусгаалan зөвлөх үйлчилгээ төслийн хүрээнд бол үзүүлсэн байж байгаа. Тэгэхээр нэг талдаа болохоор бид нар ингээд стандарт одоо хамрах одоо нийгмийн эрх зүйн орчныг бол бүрдүүлээд ингэ явж байгаа. За нөгөө талдаа болохоор үйлдвэрлэгч нартай бол шууд ингэ хамтарч ажиллаж, дэмжлэг үзүүлж, чадах юм бэхжүүлэх одоо сургалт болон тодорхой ивентүүд зохион байгуулад ингэ хамтарч ажиллаж байгаа. За тэгээд сүүлийн төслийн хугацаанд бол ер нь 2000-ад орчим бизнес эрхлэгчдэд бол сургалтыг бол өгсөн байж байгаа. За үүнээсээ түрүүнд урдсан 22 байгууллага гэдээ ярьж байгаа. 22 байгууллагыг нь сонгон шалгаруулад яг өөрсдийнхөө төслийн хүрээнд энэ боловсруулад одоо нийс нь лонч хийсэн байгаа тэр стандартынхаа дагуу хөндлөгийн баталгаажуулалтыг бол хийгээд энэ оны өнгөрсөн оны сүүлд бид нэр 22 байгууллагад бол ногоон гэрчлэгээ байгаль орчин нэмэлт засаглалын гэрчлэгээ болон тодорхой бүтээгдэхүүнүүд дээр нь тавигдаж болохоор одоо байгаль орчин нэмэлт засаглалын тэмдэг гэж зүйлийг бол гардуулаад байж байгаа төслийн хүрээнд. За тэгэхээр энэ хөндлөгийн баталгаажуулалт зөвлөх үйлчилгээ гэдээ бас ярьж байгаа. Энэ бид төслийн хүрээнд бас өнгөрсөн оноос хойш бид нар энэ хөндлөгийн баталгаажуулалтыг хийх бас аудитын байгууллага хувь хүнтэй аудитууд зөвлөхүүдийг бас сургасан байж байгаа. За тэгээд нөгөө энэ байгууллагууд маань одоо компанийн хүсэлтээр энэ хөндлөнгийн үнэлгээг хийх явцад бол энийг одоо нөгөө энэ үйл явцыг хэлбэршүүлэх үүднээс бас нөгөө цахим платформ гэж зүйлийг бас хөгжүүлээд байгаа. Тэгэхээр энэ цахим платформ нь болохоор байгууллага өөрөө бүртгүүлээд одоо өөрийнхөө бүртгэлийг бий болгоод өөрийнхөө үнэлгээг хийх, хүлэмжийн тооцоолыг хийх одоо ийм төлөвүүдийг бол ашиглаад өөрийнхөө үнэлгээг бол эхний ээлжинд хийн. Дараагийн шатнд болохоор хөндлөгийн баталгаажуулалт хамрагдахаар бол өсөлтөө явуулаад ингээд одоо энэ баталгаажуулалтад хамрагдаад ногоон гэрчлэгийг авах боломжтой болно гэсэн. За үүнээс гадна болохоор одоо нэг энэ гэрчлэгээ тэмдэг авсан байгууллагуудыг бол зах зээлийн боломжуудыг нь өргөжүүлэхдээ борлуулалтынх нь одоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тодорхой урамшууллын аянгуудыг бол бий болгож байна. Нөгөө талдаа болохоор бас энэ нөгөө хэрэглэгчдийн зан дадлыг өөрчлөх. Одоо нэг талдаас энэ нөгөө ногоон гэрчлэгээ аваад энэ доктортой үйлдвэрлэл явуулаад бизнесүүд маань та одоо ингэ ногоон юм үйл ажиллагаа явуулаад байгаа гэдэг чинь үүнийг нь бас нэг таньж мэдэх олон нийтийн бас нөгөө нэг ойлголт нь шаардлагатай. Тэгээд одоо энэ тэмдэг гарлаа, зах зээл дээр тэмдэгтэй бүтээгдэхүүн гарлаа гэхэд үүнийг манай хэрэглэгчд маань таньж мэдээ сонгож хэрэглэх ийм зан дадлыг бид нар одоо түгээхээр бас тийм нийгмийн нөлөөлийн аянгуудыг бол идэвхтэй өрнүүлж явж байна. Тэгэхээр энэхүү одоо ногоон тэмдэг гарснаар бас ногоон санхүүжилтийг одоо авахд илүү одоо хүртээмжтэй болно гэж ойлгож байгаа. Тэгэхээр ер нь гэхдээ ногоон төслүүдийг хараад үзэх юм бол одоо анхдагч хөрөнгө оруулалт нь өндөр байдаг гэдэг утгаараа бас сорилттой. За нөгөө талд бас одоо жишээ нь сэргээгдэх эрчим хүчний төслүүд гэхэд уламжлалт одоо нүүрсний эрчим хүчний төслүүдтэй одоо өрсөлдөх байдал зэргээр бас зах зээлд одоо эрэлтэн докторгүй байх хандлага ажиглагддаг. Тэгэхээр ер нь энэ ногоон төслүүдийн эрэлтийг доктортой байлгах чиглэлд за үүнийгээ дагаад бас ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлд ерөнхийд нь ямар одоо болгон арга хэмжээ шаардлагатай гэж таарч байна. Ногоон төслүүд бол сүүлийн үед бол одоо маш олноор үл ингэж хэрэгжих болсон. Яг мэдээж сорилтууд бол байна. Анх 22 онд ингэж төсөл хэрэгжүүлж одоо эхэлж явах энэ явцууд
бол ойлголт одоо бас төдийлөн бага байсан. Тэгээд түүнээс гадна болохоор яг энэ эко тэмдэгжүүлэлт, ногоон гэрчилгээжүүлэлтийн энэ одоо доктортой үйлдвэрлэл гэдэг нь яриад байгаа зүйлүүдийг бол анх удаа Монгол улсад шинээр нэвтрүүлж байгаа болохоор бас нүг шинэ юм болгон чинь бас их нэлээд сойролттой байдаг. Анхнаасаа энийг ингэж түгэх хүмүүст одоо энийг ингэж ойлгуулахын явц бол бас нэлээд төслийн эхний жилүүдэд бол одоо яг энэ ажил дээр энэ одоо үйл ажиллагаанд анхаарч ажилласан байж байгаа. За төслийн хүрээнд бол мэдээж нэг одоо үйлдвэрлэгч нарыг бол үйл ажиллагаанд оруулахад дэмжлэг үзүүлж байгаа ч нэгээс нь тойрог эдийн засгийн зарчим шилжих гэсэн үг. Тэгэхээр яг энэ гэрчилгээ авсан байгууллагуудыг одоо ингэ ногоо үйл ажиллагааг өнөхөр ногооруулад гэрчилгээ авчлаа те дараагийн шатандаа юу хэрэгжүүлэх вэ гэхээр мэдээж энэ нүг зах зээлийн одоо ээлтэй ногоон одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагуудыг дэмжихүүц тийм зах зээлийн орчныг бас бүрдүүлэх шаардлага байна гэж хараад байгаа. Тэгэхээр мэдээж хамгийн түрүүнд бол ногоон санхүүжилт гэж яриад байгаа шүү те. Манай бол банк санхүүгийн байгууллагуудаар бол энэ ногоон санхүүжилтийн боломжуудыг нэмэгдүүлэхээр нэлээдгүй бас ажлууд бол хийгдэж байгаа. Гэхдээ үүн дээр болохоор яг ямар шалгуур тэ одоо ямар одоо үндсэн үзүүлэлт дээр үндэслэж энэ ногоон зээлийг олох вэ гэдэгт нь бас дэмжлэг олох үүднээс энэ ногоон гэрчлэгээ гэж зүйлийг бас гаргаад байгаамаа. Тэгэхээр төслийн хүрээнд бол бас манай зарим партнер хамтарч ажиллаж байгаа байгууллагууд маань болохоор яг энэ ногоон гэрчлэгээд үнд суурилсан энэ гэрчлэгээг нь одоо шалгуурын үндсэн хэсэг болгоод ногоон зээл авах юм боломжуудыг бас одоо нээж өгч байгаа. Тэгэхээр энэ байгаль орчин нийгэм засаглалын энэ гэрчлэгээг одоо барьж очоод банкн дээр зээлдээ ингээ зээл хамрагдах тийм бас боломжуудыг бол бий болгож байгаа. За мэдээж тэгээд хүнсний салбарын одоо бизнесүүдийг бид нар дэмжиж байгаа учраас борлуулалтын дэмжих те гадаад дотоодын зах зээлд нэвтрэх энэ боломжуудыг бас бид нар нэхээр ажиллаж байгаа. Тэгээд дараагийн асуудал нь бол мэдээж ногоон худалдан авалт гэж зүйл яригдах те. Одоо байгууллага, дэлгүүр бүгд одоо худалдан авалт хийхдээ бас энэ ногоон шаардлагуудыг бол тавьж эхэлж байгаа. Тийм байдал анзаарч байна. Гэхдээ энэ бол бас Монгол улсад бас нэг шинээр одоо яг одоо л яг нүг нэвтэрч эхэлж байгаа зүйлүүд болохоор бас яг энэ нэг зах зээлийн боломжуудыг нь бол одоо илүү нэмэгдүүлэх юм шаардлага байна гэж үзэж байгаа. Төслүүд бол олон улсын ногоон санхүүжилтийн ч юм уу те эсвэл ногооруулах чиглэлийн төслүүд бол маш олон хэрэгжиж байгаа. Гол асуудал нь болохоор төсөл дуусах үед бол одоо яг энэ төслийн хүрээнд энэ бий болгосон одоо энэ одоо суур системүүд гэх юм уу экосистемүүд те эсвэл энэ төслийн хүрээнд гарсан энэ үр дүнгуудыг бол одоо цаашд нь энэ доктортой байдлыг хангах бол нэлээд чухал гэж бодож байна. Тэгэхээр төсөл өөрөө бас яг энэ хэрэгжүүлж авах хугацаанд бол одоо маш олон зүйлийг бол ингэ шууд төслөөс гаргаж одоо өгж байгаа. Гэхдээ хажуугаар нь ингээд давхар бас бодолцоостой одоо зүйлэх юм уу да тий төсөл дууссаны дараа бол ингээд энэ бүх үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг бол дизайнда бодох бас шаардлага байгаа л байх гэж харж байна. Мэдээж одоо хийж байгаа үйл ажиллагаагаа одоо нэг байгаа зах зээлийн маркет юм уу эсвэл нэг байгаа системүүд төрүүд нь илүү шингээж өгвөл дараа нь төсөл дууссан ч гэсэн энэ хийсэн ажлууд нь бол амьд хэвээр болдог юм шиг байна.